Дараагийн мэдээ. Ирэх 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлийн даатгалын төлбөрийг нэмэгдүүлжээ. Зангиснаар 100 сая төгрөгийн ипотекийн зээлтэй хүн 25 сая төгрөгийн даатгал төлдөг болох журмыг санхүүгийн зохицуулах орооноос гаргажээ. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр 115 мянган гаруй зээлдэгчийн төлөх даатгалын хувь хэмжээ нэмэгдэх юм байна. Иргэдийн хувьд орон сууц худалдан авах хамгийн боломжтой нөхцөл бол ипотекийн зээл. Өнөөдрийн байдлаар нийт 115 мянга орчим иргэн ипотекийн зээл авсан бол энэ зээлийг авахаар дахин 30 мянга орчим иргэн бүртгүүлээд байна. Тэгвэл ипотекийн зээл авахад шаардлагатай даатгалын суурь хурамжийг санхүүгийн зохицуулах хорооноос нэмэгдүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар нэг иргэн жилд ойролцоогоор 300 мянга орчим төгрөгийг даатгалд төлж байгаа бол энэ хэмжээ 2.5 дахин нэмэгдэж 600 мянга орчмыг төлдөг болох урдчилсан дүн гараад байна. Тэгэхээр 30 настай хүн бол нэг 14 сая төгрөг, 35 настай хүн бол 18 сая төгрөг, 40 настай хүн бол 25 сая төгрөгийг төлөхөр байгаа. Тэгэхээр нэг 100 сая төгрөгийн зээл авчаад 25 сая төгрөгийг даатгад төлнө гэдэг бол маш өндөр санагдаад байгаа. Журмыг энэ нөхцлөө яагаад олон нийтэд танилцуул санал аваагүй вэ гэхээр энэ бол зөвхөн даатгалын компаниуд хамааралтай гэж тайлбарлаж байгаа. Би бас санал нийлэхгүй байгаа. Яагаад тэгэхээр Монголд 115 мянган хүн зээлтэй байгаа. Энэ хүмүүс огт мдэггүй байгаа байхгүй юу? Тэгэл гинт нэг дарган журам батлаад хууль зүйн яамд хянуулж бүртгүүлэхгүйгээр хэрэгжүүлж эхэлж байгаа нь бол буруу л гэж үзэж байна. Мөн тухайн журмыг батлахдаа олон нийтэд мэдээлэлгүй хууль зүйн яамд бүртгүүлээгүй хэмээн мэдэгдлээ. Хамгийн гол нь даатгалын суурь хураамж 2.5 дахин өсөж байгаа нь бодит дүнтэй нийцэж байгаа хэсэг нь эргэлзээтэй байна. Харин тус журмыг баталсан санхүүгийн зохицуулах хорооноос дараах тайлбарыг хийлээ. Тийм мэдээж санхүүгийн зохицуулах хороо тогтоохгүй. Тэгээд түрүүн хэллээ. Зөвхөн гинтийн ослоор гэдэг ийм хамгаалтын нэг ийм хэсэг байсныг хамгаалтыг нь 9 дахин нэмж байгаа ийм процесс. Өөрөөр хэлбэл тэнд бүх төрлөөр ямар нэгэн хүний амьдрал одоо их баян өвчний улмаас гэдэг юм уу бусад одоо хөдөлмөрийн чадвараа төр алдах хугацаа гарна. Энэ бүх эрсдлүүдийг бүгдийг энэ даатгалын компаниуд төлөх ийм зохицуултыг хийж байгаа. Тэгэхээр нэг талаас нэг хамгаалтын хамрах хүрээгийг нэмэгдүүлж байгаа учраас тодорхой хэмжээний одоо хураамжийн орлого өсөх ийм нөхцөлөд бол байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл даатгалын хамрах хүрээ нэмэгдэж зөвхөн гинтийн ослоор амиа алдсан тохиолдолд олгодог байсан журмыг илүү олон төрөл болгожээ. Судалгаагаар нийт нас орсон иргэдийн 18% нь даатгалаас нөхөн төлбөр авч чадсан бол үлдсэн 82% нь ямар нэгэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр аваагүй байна. Тэгвэл энэ шинжилсэн журмаар даатгалд хамрагдах бүхий л нөхцөлийг тодорхой зааж өгсөн гэлээ. Харин хизээнээс хэрэгжүүлэх вэ гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байгааг мэдгдлээ.